Сайн байцгаана уу? За та бүхэндээ топикийн тестүүдийг хэрхэн онлайнаар ажиллах вэ гэдгийг зааж өгье. За Google дээр topic guide гэж ороод за mock test руу ороо. За тэгэнгүүтээ topic 1 2 гэсэн сонголтууд байгаа. За topic 2 нь болохоор 3-аас 6 дугаар түвшин учраас одоо энэ дээр 35 дахь topic-оос ахуулаад 96 хүртэл байгаа. За тэгэхээр энэ бараг сүүлийн 10 гаруй жилийн бүх topic-ийн материалууд байхгүй юу? За тэгээ энэ дээр унших руугаа ороод 1-ээс 50 хүртэл ажиллах хэрэгтэй. Тэгээд дуусангууд нь финиш дараад оноогоо шалгачиж болно. За хамгийн гол нь энэ өмнөх жилүүдийн тестийг ажиллах давуу тал нь гэх юм бол өгүүд нь дараагийнхаа жилийн шинэ топик дээр давтагдаад орж ирдэг болохоор унших сонсохын үг бичгийг дээр гарч байгаа өгүүдийг ингээд бичиж аваад цээжлээд авах юм бол маш сайн оноо авдаг. Одоо 4-өөс дээш түвшин авах боломжтой гэсэн үг байхгүй юу? За тэгээд сонсох дээр бас хамгийн чухал зүйл нь ойлгохгүй байвал текстийг харж сонсох юм бол маш сайн хийдэг. За энийг тэгэхээр дуусангууд нь финиш дарангууд текст нь юугаараа файлаар гараад ирдэг байхгүй юу? За тэгэхээр энэ эдгээр тестүүдийг жишээ нь хэрвээ та өөрөө ганцаараа хийгээд ойлгохгүй байвал би одоо өөрөө 1-ээс 50 хүртэл ингээ нэг бүрчлэн орчуулж өгөө тактикийн зааж өгдөг байхгүй юу? Тэгэхээр тиймэрхүү онлайн хичээл суухыг хүсэлтэй байвал чатаар бүртгүүлээрэй. Баярлалаа.